Өмнөх үйл явдлуудад. Харин Тацумаки хаалтыг барьсаар ухаанаа алдсан байх ба хөлөгт Жолоо Баатар Сайкосыг буулгаж авч чадахгүй л байлаа. Сайкос Тацумакиг буюу шуургийг ухаангүй байх үед нь дуусгахаар үзсэн ч Жианос түүнтэй цуг байн түүн рүү ирэх дайралтуудыг хааж шуургийг хамгаалтад авсан байдаг. 18 жилийн өмнө бусад хүүхдүүдийн адилаар Тацумаки дээр туршилт хийж байсан ба нэгэн мангас тэдэн рүү орж ирэхэд шуургийг ямар ч потенциалгүй хэрэггүй гэж үзэн түүнийг өрөөнд нь үлдээгээд бусад хүүхдүүдийг аван явжээ. Ийхүү мангас түүний үүдэн ирж Тацумаки хувь тавилантайгаа эвлэрсэн байхад нь Баласт тэрхүү мангасыг устган шуургийг аварч байжээ. Баласт нь Баатрын ажлыг хобби төдийхнөөр хийдэг бөгөөд гол хийдэг ажил нь тэрхүү гарт нь буй нууцлаг куб биттэй холбоотой байх магадaltaй аж. Одоогоор бидэнд түүний талаар хангалттай мэдээлэл байхгүй учраас дараагийн бичлэгтээ үлдээцгээе. Үнэн дээр Тацумаки тэр үедээ хүчээ сайн ашигладаг байсан чадваргүй, потенциалгүй мэт тэндхийн хүмүүст харагдахыг хүсчээ. Учир нь Тацумаки тэгснээрээ хэрэгцээгүй гэж үзэгдэн тэндээс суллагдан явж чадна гэж бодсон аж. Сая мангасын эсрэг тулалдаагүй шалтгаан нь Тацумакид амьдрах шалтгаан байхгүйтэй холбоотой бөгөөд эцэг их нь түүнийг хүмүүст зарж эндээс гараад Тацумаки хүнд ч хэрэггүй тул мангаст алагдахыг хүсчээ. Гэвч охин дүүг нь сануулan гэр бүлээ хамгаалахыг Баласт түүнд хэлж өгчээ. Шуурга Вубукыг яагаад ингэж өхөн хатан хамгаалаад байдаг нь үүнтэй холбоотой аж. Мөн энэхүү туршилтын сөрөг нөлөөнөөс Тацумаки ийм жижигхэн хүүхдийн мэд биетэй болсон байх магадaltaй билээ. Фубуки доороос түүнд санаа зовн нэрийг нь дуудахад Тацумаки дүүгийнхээ хоолойг сонссондоо ч тэр ухаан нь эргэн орж өөрт буй бүх хүчээ шавхаж эхэлнэ. Нөгөө талд Сайкос хөлөгт Жолоон Баатрын замд олон янзын саад бартаа гаргаж ирээд баригдаж өгөхгүй байлаа. Хөлөгт Баатар бартаа гаргаж ирсэн ч Сайкосын бие махаас бүтсэн тул их уян хатан байх ба онгоц байснаа хоёр бар маягийн биет болон хувирч газарт явж байснаа буцаад онгоц болон хөөрдөг. Ийхүү тэднийг муур хулган шиг хөөцөлдөн байхад Жианос хажууд нь нисэж яваа харагдана. Тэрээр хурдалсаар Сайкосын дээр гарan сатаарсан байх үед нь хөлөгт Жолооч бас биенээс нь барьж аван Жиансын ард гарч ирлээ. Харин Сайкос хариуд нь нуруундаа ам гаргаж ирээд тэр хоёр дээр дайралт хийн тэднийг унгааж ардаа орхисноор Сайкос шуурга руу буудаж эхэлдэг. Гэтэл сумны урдуур нь том гэгч зүйл орж ирэн Тацумакиг халахалдаг нь танк топ мастер доороос нь Сайкос руу том бул чулуунуудыг шидэж байдаг. Харин хөлөгт Жолоо Жианос хоёрын хүч бараг дууссан байдаг ба тэд үлдсэн бүх хүчээ бүрэн гаргахаар өөрсдийн энергийн цөмийг хослуулан бие биетэйгээ нэгдэж нэгэн цул бий болохоор шийддэг. Ийхүү Сайкос топ мастерын шидсэн зүйлүүдээс бултан нисэж явтал. Тактикийн хосол сайжруулсан тэрэг. Гисэр Жианос хөлөгт Жолоо хоёр амар биетэй болчихсон сэлмээрээ дайрсаар урд нь гараад ирдэг. Үүнийг харсан топ мастер хөдөлгөөн нь саарсан байгаа Сайкос руу бүхэл бүтэн 6 давхар барилга аваад шидчихдэг. Гэтэл Сайкос хариу үйлдэл үзүүлээгүй байхад яагаад чим барилга хэдэн хэсэгт хуваагдсан нь Атомик самурай хар гялба пүүрийн нар дотор нь байсан байж таардаг. Атомик ард нь гарч ирсэн даруйд сэлмээ суглан атомын шулуун цавчилт гэсээр Сайкосыг цавчин хаяч ардаас нь пүүрийн нударгаа ашиглан олон тоогоор цохиж дуусныхын дараа пүүргийн ардаас хар гялба үсрэн гарч ирж супер метал пуужин гэсээр Сайкосыг өшөглөөд авдаг. Их хэмжээний хохирол авсан Орочгийн биенээс Сайкос өөрийгөө салган түүнийг орхин үсрэх бөгөөд тэр мөчөд банг болон түүний ах хуй салхи усны урсгал гэсээр Орочгийн хоёр талд нь гарч ирнэ. Зөрсөн соёот луу устгалын нудраг гэсээр маш хүчтэй цохилтуудыг Ороч дээр хийдэг. Ийхүү Орочиг бүрэн ялчглаа гэтэл Тацумаки арай болоогүй байгааг хэлэн мангасуудын холбооны нуувч байсан газрыг бүхэлд нь газраас дээш татан авч өөрийн шидээр хүрээлэн үзүүртэй хурц хэсгээр нь харуулж байгаад Орочгийн амин сүнс буюу үлдэгдэл зүрх рүү нь явуулчихдаг. Үзүүр нь яг Орочиг онох ба доош явсаар нөгөө бунхан маягийн газар ирхэн тэр. Энэ бүх тулааны үеэр Сайтма флаш хоёр газар доор нурангад дарагдан байх ба флашийн сэлэм нь чулуун доор орчихсон авч болохгүй байлаа. Сайтма нэгээр нь чулуунуудыг эвтэхнэр авах бөгөөд цааш ухаж байтал бластын хэрэглээд байдаг куб хэлбэрийн биет гараад ирдэг. Сайтма ч нэг тоолгүй газарт хайна. Ийхүү сэлмээ яг авах гэж байтал Тацумаки сая хүчээ ашиглан газрыг өргөснөөр сэлэм нь хугарч тал нь тэрхүү газартаа яваад өгдөг. Тэдэнтэй цуг яваа мангас нөгөө нүхээр гарын зүгтахаар оролдоход түүнийг шал өөр зүйл хүлээж байлаа. Сайтма флаш хоёр ч мөн адил тэрхүү нүхээр сонирхолдоо хөтлөгдөн харахад бурхан тэдний өмнө сууж байдаг. Гэхдээ тэдэнтэй цуг яваа мангасаас гарч буй гэрэл нь бурханыг харахад хангалтгүй байлаа. Гэтэл бурхан тэдэнтэй яриад эхэлдэг ба өөрсдийн гарыг тэрхүү куб хэлбэртэй биет дээр тавихыг хэлнэ. Хэрвээ тэд үн цэнтэй бол ямар нэгэн хүч чадал хүлээж авах бөгөөд харин үгүй бол амиа алдахыг хэлдэг.
Манайхан ч гайхчихсан. Хэн яриад байгааг ойлгохгүй зогсоход ард нь хар нүх гах гарч ирэн дотроос нь бласт гараад ирдэг. Тэрээр тэднээс бурхны саналыг хүлээж аваагүй биздээ хэмээн асууж нэг зүйл хэлдэг нь тэрхүү копт хүрсэн хүн бурхантай холбогдсон харилцаж чаддаг ба хаа сайгүй олон хэсгээр тарчсан гэдгийг нь тайлбарлан өөрөө харин цуглуулад явж байгаа нь энэ аж. Гэтэл бурхан ярьсан уу бүү мэд чи бласт байна тийм биздээ гэд асуугаад эхэлдэг. Бласт ч нэг тоосонгүй хар нүх рүү кобыг шидчгээд тэднийг газар доороос аван явлаа. Ашгүй нэг эцэст нь мангасуудын нийгэмлэгийн удирдагч нар болох Сайкос болон Ороочиг дийллээ гэд байж байтал оргүй эзний дайралтууд зомби залуу руу орж ирэн хамаг дотоод эрэхт нь биенээсээ урсан гоожиж байлаа. Хажуунаас нь амаа маск гинт гарч ирэн цохих гэтэл газар доороос хар сперм гарч ирээд түүнийг бариад авна. Нэмээд урдаас нь тэргүүлэгч царай муут гарч ирээд толгоо руу нь хүчтэй гихч цохиод авлаа. Тэгээд зогсохгүй хоёр хөлийг нь татсаар хоёр хэсэгт хуваагаад хайчихдаг. Энэ үеэр хүүхэд эзэн хаан чадхаараа зомби залууг чирсээр бусаддаа анхааруулахч царай муут түүний дээрээс гიშгэн бяцалж хүүхэд эзэн хааныг цохих гэж байтал оргүй эзэн хаан түүний ард маш том бөмбөлөг үүсгэсэн байдаг. Тэрээр бөмбөлгөө тэдэн рүү шидэн том дэлбэрэлт үүсгэхэд хүүхэд эзэн хаан юу ч үгүй замхарсан байлаа. Ийхүү атомик самурай төхөөрөмжөөрөө түүнтэй ярихаар оролдоход хажууд нь нэг зүйл дугардаг нь хормоо эрдэст ус гарч ирсэн байдаг. Газар доороос дахиад нэг мангас гарч ирсэн гамс байх ба газар чулуу барилга гэд бүгдийг эдсээр гарч ирсэн энэ байлаа. Ингэснээр нөхцөл байдал өмнөхөөсөө илүү хурцдаж эхэлнэ. Нөгөө талд Женос Сайкосыг дээлхийн тулд өөрийн биеийг хэмжээнээс нь хэтрүүлэн хэрглэжээ. Хөлөгт Жолоо Баатар Сайкосыг буулган авсныхаа дараа даалгавар дууслаа хэмээн түүнээс биеэ салгаад Женосыг хог шиг хаяад явжээ. Тэрээр дэлбэрэхэд ойрхон ирэхэд Фубуки өөрийнхөө багийн гишүүнийг нүднийхээ урд үхүүлэхгүй гэсээр өөрийн шидийг ашиглаж Жионсын халалтыг багч болов. Өөрийн бие дээрээ хүлээн аван түүнийг аварч өөрөө ухаан алдаад унчихдаг. Энэ үеэр нэгэн зүйл тэнгэрийг бүрхэж авах ба тэд үүнийг туйлын туяа хэмээн харж байлаа. Гэвч тэрхүү зүйл нь оргүй эзэн хааны үүсгэсэн жижигхэн бөмбөлгүүд байх бөгөөд тэрхүү дайралтууд Тацумакиг онилж байдаг. Оргүй эзэн хаан нь хүчнийхээ их үүсвэрийг бурхнаас авдаг тул түүнд ядарна гэсэн зүйл байхгүй. Хүчээ хязгааргүйгээр ашиглаж чадхаач. Тацумаки нэлээд хүнд шархтаж ихээр цус алдсан ч үргэлжлүүлэн тулдахыг сонгоно. Үүнийг харсан Жеянос болон банк түүнд туслахаар очно. Харин энэ үеэр атомик самурайн багш тулааны талбарт ирээд байлаа. Гахай, бурхан болон танк топ мастер нэгэн зэрэг хоёр хүчрхэг мангастай тулдан хэцүү байхад Тацумаки тэдэнд туслах гэж оролдох хэдий ч одоо бол Тацумакигийн хүч нэлээд сулраад юм хийж чадхааргүй болсон байдаг. Тэрээр цохиулан ухаан алдахад танк топ мастер түүнийг хамгаалах гэж үзсэн ч тэргүүлэгч царай муутын цохилтыг аваад хоёр гар нь тэр дороо хугархан тэр. Царай муут түүнд хэн ч эндээс зүгтэн мултрахгүй гэдгийг хэлэн түүнийг дээрээс нь хэд хэдэн удаа хүчтэйгээр цохиход танк топ мастерын бүх биений яс нь хугарч харахын эцэсгүй болсон байлаа. Дараа нь түүнийг зүгээр чорхихгүй гамс барьж аван амандаа хийж идээд эхэлдэг. Ийхүү Тацумакид аюул учрахад гамсын хажуунаас дайралт орж ирэн биед нь нүх гарч танк топ цааш шидэгддэг. Тэрхүү дайралтын эзэн Женос байх ба харин царай мут танк топ дээр очин толгойг нь бяцлах гэж байтал банк гарч ирэн дайралтыг нь няцааж буцаагаад өөр лүү явуулчихдаг. Банкийн хийсэн зүйл царай мут ихэд дургуутсан түүнийг харахын эцэсгүй болгоод өгөхийг хэлэхэд банк түүний дайралтууд өөрийнх нь эсрэг ямар ч үр дүнгүй байх болно гэдгийг хэлнэ. Гэсэн ч царай муут өөрийнхөө цохилтод ихээхэн итгэлтэй байх ба юу ч бодлого хүчрэг цохилтоо банк руу явууллаа. Харин банк урсгал усны нудраг гэх өөрийн техникээ хэрэглэхэд яг л түүний хэлсэн шиг царай муутын нудраг банк дээр биш хажууд нь Женостой тулдж исэн гамс дээр буухан тэр. Энэхүү боломжийг ашиглан банк түүнийг сайтар цохиод авах ба царай муутын цохилтыг хүлээж авсан гамс түүнд нь уурлан ардаас нь түүнийг залгиад авдаг. Тацумаки болон танк топыг аюулгүй газар авчирхаар явхад царай муут бууж өгсөнгүй. Гамсын бие дотор эсэргүүцсээр биед нь нүх гарган түүнийг хоёр хэсэгт тасар татсаар бие дотроос нь илүү аимшигтай хувилбараар гараад ирдэг. Харин атомик самурай эрдэст усыг цавчаад дайралт хийгээд байхад юр нөлөөлсөнгүй. Газар доорх усыг өөртөө шингээ илүү хүчрэхэг болсон байх ба тэрээр ард нь байх далайтай нэгдвэл юу болох талаар айж байлаа. Яахаа мэдэхгүй тэдэн рүү дайралт орж ирэхэд хар гялбаа гарч ирэн дайралтыг нь хаах бөгөөд тэрээр ягаачгүй байдаг. Ийхүү эрдэст усыг хар гялбаад даатгаж үлдээчихэд хар спермийн дайралтад өртөж буй банк дээр очин тусалж өгдөг. Одоо бол атомик алдаанаасаа суралцсан хар спермүүдийг хідэн хэсэгт цавчилгүйгээр биеийг нь салаалсан байдлаар цавчна. Үүн дээр нэмэгдээд самурайн багш бусдыгаа дагуулan ирж тэдэнд тусалж эхэлдэг. Ингэж явсаар хар спермийн тоо цунами үүсэхээр хэмжээнд ирсэн байх ба тэнд бүхий л Баатар хар спермтэй тулдаж байлаа. Харин оргүй эзэн юу ч хийлгүй суух бөгөөд учир нь тэрээр хамаг ажиллаа хар спермээр хийлгээд дараа нь түүнийг хороохоор ирмэлзэж байдаг. Нөгөө талд танк топ дээр
Фубуки дахин шидэ ашиглан биеийн байдлыг нь дээрдүүлж өгнө. Яг тэрхүү үеэр тэдний ард газар доороос нэг зүйл гарч ирсэн Гаро байлаа. Бангийн ах түүнийг гаднаас нь хараад өмнөхөөсөө илүү хүчрэхэг болсон байгааг анзаардаг. Тэрээр банк Гарог гараад ирснийг хэлэх ба тэр хүртэл өөрөө Гаротой тулалдахаар болдог. Тэд тулалдаж эхлэхэд Фубуки тэднийг хаана байгааг ч олж харж чаддаггүй ба нэг л мэдэхэд урд нь Гаро өөрлөө дайрсан байгаагаар гарч ирснийг нь бангийн ах зогсоож цаашаа шидчихэд ардаас нь гүйлээ. Тэрээр Гаротой энэ тэнцүү тулдж байгаад түүнийг ойртон ирэхэд өөрийн шилдэг техникүүдийн нэгийг хийхээр оролдоход Гаро урдаас нь яг адилхан техник хийн түүнийг зогсоож хүчтэй гихч цохиод авдаг. Тэрхүү мөчөд банк тэдний хажууд ирсэн байх ба бангийн ах түүнийг Гаротой болгоомжтой тулалдахыг хэлж өгдөг. Гарог харсан банк өөрийн эцсийн хүчээ шавхан түүнтэй тулалдаж өөрийг нь сайн сургаад өгөхийг хэлдэг. Тэд ийхүү тулалдаж эхлэхэд салхи хүчтэйгээр салхилан тоос шороо босч байлаа. Банк бүх хүчээрээ тулалдаж байгаа ч Гаро дээр ямар нэгэн цохилт буулгаж чадахгүй байдаг шалтгаан нь Гаро банкийн ашиглаж буй техникүүдийг нь тулалдаж буй явцдаа маш хурдан сурч өөрийнх нь эсрэг ашиглаад байдаг. Жишээ нь сэргээх амьсгал гэх техник биеийн бүхий л хүч чадлыг шаарддаг ч Гаро ганц хараад л сурчжээ. Ийхүү агаар дээр байхад нь Гарог дээрээс нь цохих гэж үзсэн ч Гаро түүнийг нь Ницан хоёр хөлөө ашиглан банкийг хөдөлгөөнгүй цоожилж газарт толгоогоор нь хүчтэй цогтөг. Банкч түүнийг илт сайжирсан гэдгийг нь хүлээн зөвшөөрнө. Харин нөгөө хэд маань барагдшгүй их тоотой хар спермтэй тулалдсаар байх бөгөөд энэ үеэр нөгөө царай муут чинь банкийг хайсаар тэдэн дээр ирнэ. Хар гялба түүнийг харчхаад зогсоох гэж үзсэн ч хоёр гар нь тэр дороо хүчлийн улмаас хайлаад эхэлдэг. Түүнтэй нүцгэн гараараа тулалдаж болохгүй юм байна гэдгийг харсан тэд сэлмээрээ нэгэн зэрэг цавчхаар оролдоход царай муут биш харин тэдний сэлэмл хохирол авч тулалдах зэвсэггүй болох нь тэр. Царай муут нь Гамсын ходоодонд байх эдсэн зүйлийг нь задалдаг хүчлийг нь өөртөө авснаар дайралт болон хамгаалалтын хувьд илүү хүчрэхэг болсон байлаа. Тэрээр тэдэн рүү зөрүүлэн дайралт хийхэд тэдний нэг нь юу ч үгүй яс хүртлээр хайлж харин багшийнхэн тал бие нь үгүй болсон байдаг. Багш нь үхээс өмнө атомик самурайд нийчрэн гих эртний домог болсон сэлмийг хүлээлгэн өгнө. Нөгөө талд царай муут өөрийн биед буй хүчлийг тэсвэрлэхийн тулд хар спермийг идээд эхэлдэг. Өөрийг нь яг л хэрэгцээ шиг үзэж доромжлоод байсан тул хар сперм ихэд дургуутсан өөрийгөө хэн гэдгээ мэдрүүлэхээр хоорондоо нэгдэж эхэлнэ. Үүний дараагаар царай муут гинтхэн цохиулаад эхлэх ба арагшаага унахад урд нь хар сперм булчинлаг том биетэйгээр алтан сперм болчихсон зогсож байдаг.